магадгүй танд бидний подкаст хэрэгтэй мэдээлэл өгч магадгүй гэсэн үгнээс бүгдээр ингэж сууж байгаа шүү гэж хэлмээр байна. Ер нь одоо чихэд ямар ч хатад Европын зөвхөн гэдэг болохоор нөгөө ийш явахад айгүй ойрхон болсон байгаа. Ажил амьдралаа аюу сайн яадаг. Нэг яг амьдрал дээр юм дээр хэлбэж болохыг. Яагаад заавал энэ том юм энэ сонголтыг хэрэглэх ёстой юм гэдэг. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Чех дэх оюутан залуучуудын холбооны хамгийн анхны подкаст хэлж байна. За ингээд бүгдээрээ манай гишүүдтэй танилцаарай. Бүгдээрээ хамгийн удснаар нь энэгээс эхлээд өөрийгөө тавч танилцуулаад явчих. Сайн байцгаана намайг ихтэй багтай ихтэй гэдэг. Тэгээд 2013 онд Чех ирээд хэлний бэлтгэл бакалавр магистрат сураад одоо хөдөө аж ахуйн сургуульд докторийн зэрэг хамгаалж байгаа. Нэгдүгээр курс. За баярлалаа. Нараагч орох уу те? Нараагч гэдэг. Сайн байна. Намайг нар мадах гэдэг 2017 онд Чехэд ирсэн. Эхний жилээ хэлний бэлтгэл сурсан. Одоогоор мэдээллийн технологийн чиглэлээр магистрт сурж байна. Пардубица их сургуульд. За баярлалаа. Марла. Би бас нараагчтай хамт нэг жил ирсэн. Тэгээд бодибродод хэлний бэлтгэлээ төгсчөөд Прагийн эдийн засгийн сургуульд одоо 3 дугаар курс сурч байна. За баярлалаа. Баярлалаа. Санаа наваад байгаад гэдэг 2016 онд ирсэн. Хэлний бэлтгэлээ дуусгаад одоо Борно технологийн сургуулийн химийн факультетийн 3 дугаар курс байгаа. За баярлалаа. Заалалаа. Сайн байна уу? Намайг Болормаа гэдэг. Лоло би Чехэд дууддаг. Тэгээд би 2008 онд Чехэд ирээд дунд сургууль сураад 8 жилийн гимназиумд сураад тэгээд одоо хүсч чадаагүй ажил хийж байгаа. За ингээд бүгдээ танилцуулсан баярлалаа. Намайг бол Амар Зул гэдэг. Чехт бас нэлээд удаж байгаа оюутнуудын дондор одоо төгсчихсэн байгаа. Тэгээд манай энэ холбоо хамгийн анхны подкастаа хийхээр шийдээд өнөөдөр бид нэр ингээд цуглараа суучихсан байна. Тэгэхээр магадгүй танд бидний подкаст хэрэгтэй мэдээлэл өгч магадгүй гэсэн үднээс бүгдээ ингээд сууж байгаа шүү гэж бас хэлмээр байна. Одоо байгаа энэ гишүүд маань хөвчлэн бүгд хэлний бэлтгэлээр тэгээд тэтгэлэгтэй ирж байсан оюутнууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэтгэлгээ хэрхэн судалж ирсэн бэ ч юм уу те. Ер нь тэтгэлийн талаар эхлээд яриад эхлүүл ямар вэ? Миний болохоор 2016-аас 17 оны эцсийн газрын чиглэл хөтөлбөрөөр ирсэн. Тэгээд анх яаж тэтгэлийн тухай мэдсэн бэ гэхээр нөгөө scholarship position.com гэдэг сайт байсан. Тэгээд нөгөө нэг мэйлээр бүтүүлэхээр нөгөө нэг ингээд залгсан тэтгэлийн тухай мэдээж мэйлээр бүтүүлсэн байна. Тэгээд нэг өдөр мэйлээр шалгасан чехийн тухай юу гад. Тэгээд нөгөө нэг би Монгол сурахаар манай профессор нөгөө Чехэд төгсөн байсан. Тийм болохоор чехийн тухай байнга лекцэн дээр ярьсан болохоор чехийг амар ойрхон сонсогдоод ойрхон санагдаад тэгээд судлаад дараалаа тэгээд нөгөө нэг шалгуулалт болсон нэг жил үргэлжлэх болохоор би 2 дугаар курсээ аппликейшн бодлоод 3 дугаар курсээ төгсөөд тэгээд хийсэн. За баярлалаа. Миний өдөрч бүгд би болохоор бас найзаасаа сонсч ирсэн анх нэг тэтгэлэг бол нэгээд гэхдээ манай ихч ах хоёр хоёулаа энэ сурж ирсэн болохоор ерөөхдөө бас мэдээлэл аягүй авчаад тэгээд 2 дугаар курс төгслөө бас хөдөлтөө 1-р шат 2 дугаар шат гэдэг явдаг шүү дээ тэтгэлгийн тэдрийгээ хөдөлж аваад 2 дугаар курс төгсөөд ирсэн. Би өөрөөр хоёрчаа би болохоор бакалавртаа Монгол Улсын их сургуульд сурж байгаад энэтхэгийн засгийн газрын тэтгэлгээр энэтхэгт очиж бакалавр төгсөжсэн. Тэгээ ер нь бол мастера Европын улсад хийн гэсэн бодолтой байсан болохоор нөгөө Монголын сайтыг байнга шалгаж идэв байсан. Айл орны тэтгэлээр хэдийг зарлагдчих ингээд. Тэгээ ер нь бол 2 жил шахам тийм тэтгэлүүдийг ингээд хандсан. Тэгээд Чехийг ер нь бол улсынхын хувьд судлаад дээрээс нэг сургуулиуд нь бас ямар нэгэн судлал ер нь нэлээд таалагдсан болохоор тэтгэлэгт нь оролцсон. Тэгээд ажил хийж авах хугацаанд ингээд нөгөө шалгаруултуудад нь явсаар хагаад тэгээд тэмцээд ирсэн. За баярлалаа. Тэгвэл хамгийн анх ирэхээс өмнө Чехийг юу гэж төсөөлдөг байсан бэ? Төсөөллөөсөө ярил. Эсвэл зүгээр ерөнхийдөө уусаад хийдсэн.
Манай багш өөрөө яг материалын багш. Тэгээд яг дандаа хэв бол угаасаа материалч. Тэгээд дандаа яг одоо бодохны яг дандаа технэрийн үйлдвэрийн тухай ярьдаг юм байл л шүү. Би ирээл тэр үйлдвэрийн тухай юм бүр ингээд өөрөө ихгүй мэдээд байсан танаас яг технэр гэдэг нь ихгүй ч гэсэн анх очиад тэгээд мэдээд байсан. Ер нь төсөөлөл тал тийм үү сургалтын систем тэгээд ерний үйлдвэрлэх юм байна. Тэгээд яг манайх мэрэгчлээ амар ойрхон Чехийг PVL төсөөлж ирсэн юм байна шүү дээ, тийм ээ. Чех бол ер нь PVL төсөөлсөн. Тийм ч гэсэн одоо лекцэн дээр тийм нэг хаярдаг юм. За, баярлалаа. Миний хувьд болохоор Чехийн талаар төсөөлөл ер нь харьцангуй бага байсан. Тэгээ яг ерөнхийдөө Европ нэг иймэрхүү байдгийн байна гэсэн. Манай урд нөгөө яг тэр үед Польшид амьдарч сурч байсан гэдэг. Тэр ер нь Польштой ойролцоо болов гэсэн төсөөлөл байсан. Тэгээ ер нь Европыг сонгосон гол шалтгаан нь харьцангуй юм яваа. Амгалан тайван байдалтай юм болов гэж бодож байсан. Дээрээс нь бас нөгөө их сургуулиудыг хөгжихийн хувьд харьцангуй нөгөө олон жилийн түүхтэй шүү дээ. Айлч орно. Тийм болохоор ер нь сургалтын үед илүү чанартай байх юм болов уу гэж бодсон. Тэгээд ирээд бол нэг тийм айхтар соёлын шоконд ороод исэн юм бол байхгүй. Урд нь яг нөгөө эмэтгэлд яваад тийм хамт цочроо гарсан байсан. Харцангуй гайгүй байсан. Ер нь бол Монголыг эмэтгэлтэй харьцуулахад Чех бол хамаагүй ойролцоол хүчний байсан. Надад болохоор нөгөө Чех төгссөн хүмүүс айгүй ихгүй санагдаад байсан. Тэр чинь нөгөө жоохон чийсэн 16 талтай хөхөд ингээл хүмүүсийг харангуут бүгд айгүй гоё амжилттай явж байгаа ах ихснэр тэгэл хаана хүсэх Чехийг сургууль төгссөн гэх. Тэгэл ер нь тэр нь амар инспирэшн болоод өөртөө Чехийг сургууль төгсөл хүмүүс ер нь мундаг болт юм байна. Ер нь тэгэл анх Чехийг айгүй сонирхолтой дээ. Миний хувьд болохоор Чехийг нэг тийм бага ахтай ирсэн Чехэд тэгээд нэг тийм бараг сонголтгүй байсан гэх юм. Тэгэл ээж авыгаа дагаад ирсэн учраас тэгээд ирээд айгүй удалтай таалагдсан. Ер нь соёл ингээ хүүхдүүд нь ер нь хүмүүсүүд нь надад л гоё санагдсан. Монголтай ингээ харьцуулахад Монголд бас гоё байсан. Гэхдээ нөгөө хүүхдээс нь болохоор нэг тийм ялгааг нэг онцолж хараагүй гэх юм уу. Яг л тэгэл байдгаараа л тэгэл хүлээж аваад бүр очиндоо тасаад ингээл яг явсан. Тийм. Ер нь гэхдээ нөгөө нэг Чехт ихэвчлэн намайг ирж авах үед чинь Чехийн талаар ямар ч мэдээлэл байдгүйсэн байгаа байхгүй юу? Манай ах эгчээр л байдаг гэж мэддэг байсан болохоос би ер нь бол ерөөсө Чехийг бүр ер нь Google дээр хайж агаад ирээгүй хөвт гэсэн үг. Тэгэхээр бас тийм хүмүүс бас байгаах те. Яг ингээл гадагшаа явна гэдэг нь ойлгомжтойсэн. Тэрнээс яг хаашаа явах гэдэг нь Европын нэг улс. Тэрнээс яг Чех гэдгийг бол нөгөө нэг хүний толгонд бохгүй. Одоо жишээлбэл Герман те одоо Итали ч юм уу те Франц тэр чинь ингээд том гүрнүүдийг чинь хүмүүс нэг тодорхой хэмжээний төсөөлөл байгаа шүү дээ. Тэгэхэд бол Чехийг бол ерөөсөө мдээгүй ирсэн. Тэгээд ирснийхаа дараа л ялцчихгүй Европын ингээд одоо юу гэдэг Европын бүх улсууд чинь юм адилхан юм байна те. Жишээлбэл нэг тийм бууж хэлж байгаа байхгүй юу? Надад бол тийм санагдсан Чехийн талаар. Яг ингээд Чех улс Европын зүрхэнд байдаг болохоор нөгөө ийш тийш явхад айгүй ойрхон бүх улсуудтайгаа тий. Тий. Олон улстай хилдэг тий. За. Чехийн талаар биднээс ер нь шинээр ирэх байгаа Чехийг сурах гэж бодож байгаа хүмүүсүүд болчихсон. Чехийг сайн сонсох хэрэгтэй. Яагаад Чех улсыг сонгож байгаа юм? Яагаад энэ визээр суулгаад гэдгийг нөгөө нэг визний ажиллагаанд авахд яаж хэрэгтэй гэдэг болохоор өөртөө сайн судлаад яагаад сонгох шалтгааны олох гэж шүү. Тийм бэлдэх тийм ээ. За тэгвэл одоо юу яа л да? Чех дугаасаа ингээд сураад олон жил болсон байгаа юм чинь. Чех оюутнууд, Монгол оюутнуудын нэг нийтлэг харагддаг шинж ч юм уу те та нарын нүдээр ер нь тэр одоо даваа тал ч юм уу суул тал ч юм уу те яг нэг тийм ялгаа юу байна вэ жишээ нь? Намайг болохоор их сургууль сурч байхад юу ажиглагддаг байсан гэхээр Монгол оюутнууд амар тийм хурдан хүлээж авдаг. Мэдээллийг хурдан хүлээж авах нь аюу хурдан ойлгохтой. Тэгээд тэр дундаас өөртөө нэрээ би өөртөө ойлгоцоо гэж явж идэл Чехүүд болохоор амар удаан. Ерөөхдөө ингээл харцнаал, хараал, судлаал, уншаал, аюу их уншдаг, аюу их өөр мэдээллийг судалдаг. Тэгэл тэр мэдээллээ ингээд нэг юм суураас нь ахуулаад
гоё ойлгож одоо сурдаг гэх юм уу. Монголчууд болохоор ихэвчлэн тесттэй сайн тэгээ тоо одоо тоо ч юм уу хин физик ер нь зөв ингээд гэл бодох юмд аягүй сайн байгаад аягүй сайтай болохоор бидгүй яг тэр нэг хандлага нь арай зөв өөр санагдаад байдаг. Ер нь аягүй удаан хурдан хоёр нь надад тэрс аягүй анзаарчихсан. Тэгээ анхаас нэгдүгээр курст ороод нэг баг болоод байжсан хүүхдүүдэд хараалын ангууд яг тухайн үед бол би аягүй хурдан ойлгочвол энэ чинь юм биш тэгэл бодчоод газ ингээл хийж дуусаа юм хурдан ингээл хийж дуусгаж масаад тасгалуудаа тэгэл байж хахад нөгөө хүүхдүүд ингээ гайхаал байн багш дээр очиж нэг консультац асуугаал очиж асуугаал ингээл нэг бодлого бодчихвол мэйлчж асуугаал тэгж жагаад ингээд эцсийн дүндээ харангууд одоо 3 дугаар курст ороод харангууд тэр хүүхдүүд хамаагүй илүү нөгөө нэг юм байгаа юм чам суурьшилтай ингээд бүр ингээд яг өсөө явцсан яг доктортай ямар ч хэлээр унж барьсан юм байхгүй муу сурсан ч гэсэн те одоо бол ингээд эцсийн хүртэл ингээд сураад яваад байгаа ихэнх хүүхдүүд нь тэгээд гадаад оюутнууд бол юм дундаас нь гарчдаг ч юм уу нэг тиймэрхүү аюул ажиллагдаад байдаг шин. Миний хувьд болохоор шууд нөгөө мастерт сурахаар ирсэн болохоор бараг таг би амжуулсан бараг эсэргээр нь надад бол ажиллагдчихсан. Яг энэтрийг анх сурж байхад ялч нөгөө ижилхэн гараанаас хэлж байхад яг та нарын ярьж байгаа юм анзаарах гэсэн байхгүй. Би жишээлх юм бол амар хурдан ойлгочод нөгөө багшийн зааж байгаа темп надад хэтэрхий удаан санагдаад ч юм уу. Тэгээд эрэнгүүд ч хүн чинь нөгөө өнгөрөөл те эднэрийг ингэчихэд би бараг урсуулч өсөтэй явж болох юм байна энэ төр гээд тэгээд яг эцсийн дүндээ нөгөө нэг яс мэлхий туулаа хоёр уралдахаар яс мэлхийнд гүйцэтгэх шиг нөгөө байнгын хичээлээд авчдаг тэр хүүхдүүдийнх нь эцсийн үр дүн илүү сайн байгаад байдаг. Энд ирэхэд болохоор энэхийн нөгөө нэг боловсролын систем нь үнэхээр сайн даа ч юм уу ингээд нөгөө бакалавр гимназид ингээд олцсон суурь нь миний ингээд энэ тэнд сурч олсон суурьнаас хамаагүй илүү дээр олон айгүй сайхан системчлэгдсэн. Тэгэхээр би болохоор нөгөө нэг суурь мэдлэгийн хувьд айгүй дутмал. Тэгэнгүүт би өөрөө хамгийн удаан нь болж таарж байгаа байхгүй юу. Мастерт болохоор үнэхээр яг нөгөө нэг үнэхээр сайн сурсан бакалавр инедэртэй те сайн сурсан хүмүүс нь л ордог юм шиг байгаа. Тэгэхээр ерөөсөө тийм одоо жишээ нь математикийн чиглэлээр чиглэлийг удаан гэж та хэд анзаарсан гэж тийм. Миний хувьд болохоор математик дээр зүрхлэлт нэр амар мундаг байгаад байдаг. Тэгэхээр ер нь ингээд систем нь надад бол амар их таалагдсан сургалттай байна. Математик бол яг техник хэлбэрт яг математикийн багшаас эхлээд яг тийм байхгүй. Яг би ингээд бодоход бүрэлдээ бодчиход байдаг. Тэнгүүд багш одоо яриндаа гэж тэрээс чаддаггүй. Яг тэнгүүд чиглэл болохоор яг ингээд удаан ч гэсэн дараа нь яагаад тайлбарлаж байгаа нөгөөсөө тайлбарлаад яаж гаргаж ирнэ яриад явчихдаг. Тэгээд ерөн бол шинжлэх ухааны хичээл өгсөөр тэгвэл гимназиум оюутнуудаас үнэхээр сайн байдаг гэсэн. Тэгээ бас юм амар ингээд хуваагаад тий цаасаа хийх юм уу одоо Монгол оюутнууд яг цагийн тодлогддог шүү дээ. Яг тэгэхгүй яг ихтэй намайг семестр эхлэхний 7 хоногт тэгээд ер нь юм ахиж байна. Тэгээ бас нэг айгуу том анзаарсан зүйл нь болохоор энд сургуулийн системийн ч бас тийм ээ ер нь ингээд альва зүйлийг гол үндэс суурьтай нь сайн ойлгодог. Одоо жишээ нэг математикийн нэг ойлголт ухамсарны талаар судалж байлаа гэхэд энийг яг амьдрал дээр юун дээр хэрэглэж болох юм? Яагаад заавал энэ томьёог энэ бодлого дээр хэрэглэх ёстой юм гэдэг гол учир шалтгааныг мэдж байгаа учраас тэрийг нөгөө амьдрал дээр гараад ажил дээр гараад ч юм уу те хэрэглэхэд илүү сайн байх юм шиг. Манайх болохоор ерөнхийдөө ингээд хэтэрхий нөгөө ийм онор тал руугаа гаад байдаг. Яг ингээд нэг бодлого ирээл тэнгууд шууд гяс бодчихдаг. Гэхдээ яг тэрийг амьдрал дээр яаж хэрэглэх үү гэдэг тэр аппликейшн тал нь яг дутмаг байгаад юм шиг санагдсан. Тэгээ бас нэг хэлэх юм. Одоо энд жишээлбэл 10 жилийн нөгөө нэг сүүлийн ангиудаа одоо нэг хүссэн мэргэжлэр хүмүүс чинь амар их гүнзгийрээ сурчдаг шүү дээ. Тэрүүгээрээ тэгээ бакалавр, магистрыг явуулдаг болохоор ерөөсөө тэр хүний нөгөө хүсэл нь яг тийм. Тэгээд мэргэжил нь одоо бүр нэг юм багасаа ингээд сурцсан. Тийм болохоор ерөөсөө хандж байгаа хандлага нь ерөөсөө амар өөр. Бид нар шиг ингээд яг нэг 10 жилдээ төгөөд сураад тэгээ 10 зөвхөн англи хэл, зөвхөн математик ч юм уу те хамгийн чухал хичээлүүдээ гэж үзээгүй. Ерөөсөө яг мэргэжлийн чухал хичээлүүд юу гэдэг. Тэрэндээ ганцхан анхаарал амар их явсан байдаг утгаараа ер нь мэргэжилтэй амар дуртай тэрэндээ үргээ бизнесээ цаг хугацаа зарцуулж чаддаг, сонирхож судалж чаддаг тийм юм шиг санагддаг. Ер нь
Чехт одоо сурч байгаа хүмүүс. Чех хүмүүс. За тэгвэл одоо Чехийн оюутнууд Монголын оюутнуудын талаар ер нь харьцуулалт явагдчихлаа шүү дээ. Ийм өртөрдөө байдаг гэж юм уу те. Та нар одоо байгаа хот чинь аль хотод амьдарч байгаа вэ? Чехийн? Орно хотод. Праг. Катовице. Аха. Тэгэхээр Чехийн өөр хотуудад амьдарч байсан уу? Одоо байгаа хотоосоо өөр хотууд. За тэгэхээр нөгөө нэг сурахын хажуугаар амьдрах нөхцөл ямар гэдэг вэ Чехт? Ер нь дийлэнхтэй ярихад одоо хот гэхээс илүү бас өөр хотод амьдарч ирсэн бол дийлэнхтэй нэг амьдралын түвшин нэг юм байгаад идгаа ч юм уу те тэр талаар нэрвэл Хэлний бэлтгэл болохоор угаасаа yung жижиг газруудад тусгнууд гэх юм уу хийдэг. Тэгээд нэг Мариаскал ласнад амьдарч ирсэн нэг жил. Ласнагийн хувьд болохоор ерөнхийдөө хувилын газартай Spa Town хот. Тэгээд ганцхан одоо Скарлет сургуулийн нэг салбар хэлний бэлтгэл байдаг. Тэгээд нэг мэрэгжлийн сургуулиуд байдаг. Ер нь залуучууд их ховортой, ер нь бол настай хүмүүс их зөвлөлт хийсэн герман орчин жуулч. Тэгээд ер нь дөрөв үйлрэл багцуулж ихтэй. Ерөнхийдөө бол баг герман орчуудын бэлтгэлийн газар нуулаа гэсэн байдаг. Тийм болохоор жижиг хот болохоор юу яахгүй. Автобус дээр хэвлэх шаардлагагүй хотороод ерөнхийдөө алхаа явчихдаг. Энэс дараа нэг сургуульд ороод том хот руу ирсэн. Тэгээ яг сургуулийн кампус дотор алхаж болно. Тэгээд ерөнхийдөө бол баг борноод ирэл автобус дараа байх хэлбэлсэн дээ. Би болохоор яг Прагийн талаар ярил сая нөгөө оюутнуудын амьдрал ер нь ямар байдаг гэж тийм. Тэтгэлэгтэй оюутнууд хөвчлэн ерөнхийдөө амьдралынх нь хэм маяг ч юм уу амьдралынх нь нэг өдөр тутмын үйл явдлыг харахад арай нэг юм амар одоо яг ажил хийх хүмүүсийг хасуулвал юу гэдэг нөгөө тэтгэлэг нь бас гэж хүлцээтэй тий. Тэгээд заавал хажуугаар нь ажил хийх шаардлагагүй байдаг. Учраас хүн хичээлдээ анхаарал тий. Хүн хичээл сургууль ингээ явах боломжтой. Харин яг ажил хийгээд эхлэхээр яг том хотод ер нь бол нэлээд завгүй л амьдардаг юм шиг санагдсан. Заавал одоо юу гэдэг хагацаа бүтцэн гэлтгүй өдөр төгсөнд ажиллах хэрэг гардаг тий. Тэгээд автобус санааны задлалаас ахуулаад байрны төлбөр чигтаараа өндөр байдаг учраас арай ачаалттай байдаг юм уу гэж харсан. Миний хувьд болохоор би яг Чех өөр хотод амьдарч ирсэн. Эхний жилээ эхний бэлтгэлд 14,000 хүн амтай жижигхэн хотод төлөвлөсөн. Тэнд бол ер нь яг түрүүний байгагийн хэлсэн шиг автобус унаанд суух шаардлагагүй бас юу сувлистай газарлаа бөхшүүл хот их байдаг. Тэгээд хүмүүсийн амьдралыг харж байхад бол ер нь яг тухайн хоттой амьдрал тухайн хоттой ажиллана гэсэн тийм баригдмал ойлголтгүй. Ойр хавийн өөрийнхөө мэргэжлэр ажилд болох ямар хот вэ тийшээгээ ингээд очиж ажилладаг. Тэр бас нийтийн тээвэр аягүй сайн хөгжсөн байна л да. Вагон интернет дандаа яг цагтаа явдаг болохоор тэдгээр Прагаас 50-60 км-ийн зайтай ч гэсэн өдөр болгон Праг руу ажилдаа явдаг ч хүмүүс байна. Хажуу талын 10-20 км-ийн зайтай байдаг газар руу очиж сургуулиудаа явдаг хүмүүс ч байна. Жижиг хотод тэгэхээр ер нь бол амьдрахад ерөөсөө тийм нэг юмар дутлагдсан гачигдсан гэсэн тиймэрхүү үйлдэл анзаарагддаггүй. Үнэхээр яг 50 орчинд амьдрах хүсэлтэй бол Чехэд бол жижиг хотыг сонгоод амьдрахад бүрэн бололцоотой. Хоёр дахь жилдээ болохоор би Брно хотод одоо Чехийн хоёр дахь том хотод амьдарч үзэж болоод ер нь бас их завгүй ингээд ойр хавийн олон хотуудаас хүмүүс ингэж ирж ажилддаг, сурдаг. Тэгээ ялангуяа 7 хоногийн ажлын өдрүүдэд болоод их хөдөлгөөнтэй байдаг бол амралтын өдөр нөгөө хүмүүс чинь гэр рүүгээ яваад ер нь яг нам гүн болдог жишээ нэ. Одоо болохоор би нэг 90-100,000 дундаж хэмжээний хотод амьдарч байна л да. Тэгээд энэ хот маань болохоор яг Праг, Брно хоёрын дунд байдаг болохоор эндээ ажилладаг хүмүүс ч байна. Эсвэл бүр тэр 100 км-ийн зайтай газар руу очиж ажилладаг хүмүүс ч байна. Дээрээс нь их сургууль нь бас нөгөө дандаа бүтэн цагийн хөтөлбөртэй гэхээс гадна бас хагас цагийн хөтөлбөртэй байдаг болохоор өөр Прагт жишээ нь ингээд байртай болсон тэндээ ажилладаг хүмүүс ингээд юу хагас цагийнхаа хөтөлбөрт 7 хоногт 2 удаа ч юм уу Катовице руугээ сураад авах боломжтой. Тэр ер нь бол Чехэд ямар ч хотод сурсан, ажилласан, амьдарсан боломжтой гэдэг нь одоо маш их таалагдав. Би бас адилхан нараагчтай зүг тэр жижиг хотод амьдарч байсан яг л адилхан зүйлийг
анзаарсан, мэдэрсэн. Тэгэхээр жишээлбэл бусад Европын холбоо бусад жишээлбэл оюутнаа ч юм уу тий тэр талаараа бол Чех бол хамаагүй харьцангуй баг үнгүй явж байгаатай адилхан сарын төлбөр төлдөг штэ жишээ нь. Тэгэхээр энэ бол яг нэг амьдарч байгаа биднэрт ч юм уу эсвэл айгуу тийм нэг асуудал үүсэхгүйгээр одоо унааны баг төлбөртэй байхад чинь биднэрт нэг тийм амар одоо юу гэдэг илүү зардал гарах нь баг ч юм уу надад тий санагдаад байгаа. Жишээлбэл одоо 130 крон гэдэг чинь хэдийн евро вэ? Тийм еврогоор сарын зорчих хэрэг авдаг гэхээр бас л тий Чехт бол хямдхан болоос амьдарч болох боломжтой ч юм уу. Ер нь өртөг маш багтай гэхээр ч юм уу тий тэр талаас нэрвэл за тэгвэл туршлага олдож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн нэг асуулт байна. Тэгээд өнөөдрийн подкастыг бүгдээрээ дуусгая. Ер нь Чех ирснээсээ хойш амьдралд чинь өөрчлөгдсөн том зүйлүүд ч юм уу те санхүүгийн хувьд ингээ бүх юмыг бас өөрөө ингээ дагаа авчиж байгаа болохоор ингээ өөрийнхөө зохицуултыг хийж сурсан. Цагийн менежмент гэж юмыг сурсан. Хамгийн гол одоо чехүүдээс ингээ ажилласан ингийнер юм байна гэж бодсон зүйл миний хувьд бол ажил амьдралаа айгүй сайн ялгадаг. Цагаараа ажилдаг. Тэгээд хизээ амрах ёстой гэдгээ яг ингээд амрах ёстой үедээ амардаг. Ажлын цагаараа л ажилладаг. Яг бас өөр юм хийж ингээд гатар төлөвлөдөггүй тий. Тиймэрхүү яг ажил амьдрал гэдэг зүйл хоёр тустай ингээд ялгаж салгаж сурсан. Би төлөвлөлт тий. Яг маглаатай адилхан ерөөхдөө бас яг цагийн менежмент гэдэг юм уу одоо тэр бие даах чадвар айгүй суусан. Тэгээ тэрнээс гадна нөгөө олон юм зэрэг амжилт сурсан гэдэг. Ажил сургууль тэгэл одоо бие даалт бидгүй одоо юу байдیں۔ Тэр болгоныг ерөөхдөө амжуулаад сурсан. Тэгээ бас их сурсан юм ганцаараа байсан. Монголд бол бараг ингэж ийм чадварыг хүү ер нь их сурахад бас хэцүү байхаа гэж би боддог байсан. Яг би Монголээс дандаа ээж автагаа гэр бүлтэйгээ тий. Насдаггүй. Ер нь амьдрал нь нэг тийм шүү дээ тий. Бүч гэр бүл дундаа л ингэж яваад байдаг. Энд болохоор ерөөсөө ганцаараа байж маш сайн сурсан гэж. Энийг юусэн тайлбарлах юм ганцаараа байж байгаа юм. Одоо яг энэ ковид үед бол бүр 14 сар ганцаараа амьдсан байна. Тэр улам бие даа ер нь нэг хүнээс хамааралтай байхад болсон. Нэг маргааш бие даасан. Эцэг тэгэл ерөнхийдөө тэгэл имлэг яахгүй тэмдэг өсгөн асуудал гэмээр бие даасан. Миний яг түрүүний энийг марлаар хийсэн шиг ажил амьдралыг айгүй яг сайн зохицуулж чаддаг юм байна. Би одоо Монголд жишээлбэл бол 5-6 жил ажилласан байхгүй. Тэр хугацаанд ерөөсөө ингээд ажил гэж хагас сантад ажиллаад орой чиглүүлээр ажиллаад ерөөсөө би байхгүй бол тэр ажил явахгүй юм шиг л яваад байдгүйсэн. Клиент хүмүүс яг л цагийн хуваараар ажиллаад хагас санд ингээд бүх ажлаа мартаад айгүй гой чөлөө цагийг гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө ийш тийшээ яваад өнгөрүүлж чаддаг тий. Тэрийг бол хамгийн сайн өөртөө анзаарч тусгаж авсан. Тэгээд ер нь бас хажуугаар ингээд нөгөө хөгжилтэй орны одоо удирдлага зохион байгуулалт ямар байдаг юм бэ гэдгийг анзаарах боломж гарч байгаа. Өмнө нь яг нөгөө энийг тэгт байсан болохоор энийг тэгт чинь бас зарим асуудал нь манахаас л хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг тэгээд шүүмжлэлтэнүүдээр хашггүй баг хардаг байсан юм байна. Шүүмжлэн гэхээр ингээд нөгөө байнга доош нь хийгээд байна гэсэн үг шүү дээ. Эндээс сурж аваад жижигхэн ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлэх юм байна. Адаглал хог ялгаж хаях те. Энийг бол ингээд өдөр ээж аав энэ төр бол яг ингээд шанин байнгоо шатаан матан гэж ялгаж байдаг гэсэн ингээд өсөөхаа хэмжээнд ингээд гадаана өөр өнгийн хогийн савтай болсон тийм төлөвшил байхгүй шүү дээ. Тэгвэл энийг би Монголдо очиод ядаж өөрийнхөө байрны өөрийнхөө орчинд хэрэгжүүлж болох юм байна гэдэг ч юм уу те. Жижигч гэлтгүй ингээд янз янзын нааж авч сурах боломжтой юмнуудыг анзаараад яваад байгаа нь айгүй өгөөчтэй санагдаад байна.
Аха. Яг нэг өглөөний жишээлбэл бас нэг ажил төлөвлөлөд гарахад жишээлбэл үр бүтээлтэй байх нь илүү байдаг те жишээ нь одоо Монголд жишээлбэл нэг төвчрлэлээр байж болно те эсвэл бол ер нь тийм өөрөөс хамааралтай биш асуудлаас болж ажлыг ингээд жоохон хойшлуулдаг штэ. Одоо энд бол үнэхээр тийм юу байхгүй штэ жишээ нь те яг тогтсон одоо төвжирэл байхгүй жишээ нь. Тэгээд Прагчим бол бас бусад Европ орнуудыг бодвол маш цэвэрхэн хот штэ. Тэгэхээр бас ингээд хот чинь ийм цэвэрхэн одоо орчин суугчид нь ингээд байж хахад одоо хот ийм цэвэрхэн байж болтыг бид нараас харж байгаа хгүй жишээ нь. Тэр талаараа ч юм уу тэгээд бас нөгөө надад л яг тэгж санагдаад байгаа. Цагийн цагтаа гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн. Ерөөсөө нэг тийм яриагаараа хойшлуулдаг юм гэж байхаа болсон. Жишээ нь тий юм болгон яг ингээд яг яс байх юм бол энийг одоо үнэхээр ингээд суулгаж хүлээж биендээ авсан ч юм уу те яг юмдаа яс байх хэрэгтэй гэдгийг ямар сайн сурсан гэж би бас харж байсан энэ дэрснээс хойш харж сурсан те сурж байгаагүй өмнө ерөөсөө тийм харж байгаагүй зүйлүүд гэх юм бол те тэгээд бас том өөрчлөлтүүд иж болох юм байна. За баярлалаа өнөөдрийн би яг тустай нөгөө Европын холбооны улсын хүмүүс юм уу эсвэл бол чех хүмүүс юм уу ер нь бүгд амар спортлог тий одоо та нарт хардаг бах байгаль руу амар их алхахтай гадаа гараад гүйдэг тий тэр хэмжээгээр нөгөө парк төрлөг тэр нь боломжтой тий хүүхдийн зам дуугууны зам тэгээд тэрнээс болж нэг юм амар их ажигласан багаас нь хүүхдүүдийг ерөөсөө гүйлгээ суртдаг юм байна дасгал хийлгээ суртдаг юм байна ямар бүх спортын ямар нэг авьяас толгойд суртдаг юм байна. Тэгээд тэрэн дээр бас бид нар бас ч нэг дэх хуусаа тий алхдаг бол чи гүдэг бол чи ер нь бол нэг тиймэрхүү юм надад аюух өөрчлөлт юм байна. Тийм тэр бол бас чухал л да тий монголчууд ч намайг жоохон байдаг гэж хаад нэг сургалт ч юм уу ямар нэгэн юм бол заавал төлбөр төлж байлгадаг ч юм уу тий яг бид нарыг бол нэг тийм ийм уулын аялалж үйж болно шүү дээ заавал юм төлбөртэй биш зүгээр өөрийн ингээд спортоор хөгжүүлээд өгөхөд жоохон юу гэдэг санагддаг гэсэн надаа. Заавал нэг төлбөр төлж байлгах хэрэгтэй юм шиг. Энд бол яг угаасаа багаасаа ингэж сурчиж байгаа ч юм уу бүх юм нээлттэй болохоор өөрөө хөгжүүлэх төрж бол хамаагүй юутай. Хамаагүй боломжтой ч юм уу. За 50-аас 60 хүртэлх спорт классууд байгаа. Тэгээд тэр нь үн төлбөргүй. Бассейн төлбөртэй. Кредитгүй. Өөрийнхөө сонирхлоороо. За өнөөдрийнхэн подкастыг бүгдээрээ ингэж дуусгах уу те дараагийн подкастуудаар илүү өөр сонирхолтой сэдвээр ярилцгаая. Тэгээ бүгдээрээ цаг гаргаж өөрсдийнхөө туршлагыг хуваалцсан та бүхэндээ баярлалаа.